저는 수요일 날 몽골에 도착했습니다. За би өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр Монголд ирсэн. 여러분은 원하는 것을 이루는 그런 삶을 살고 있나요? Тэгээ та бүхэн яг хүсэж байгаа шиг амьдарч байна уу? 저는 별명이 꿈쟁이입니다. 꿈쟁이, 꿈을 꾸는 사람. Аха. За би бол миний мөрөөдөл болох нь одоо мөрөөдөгч гинэ. Миний мөрөөдөл мөрөөдөгч. 저는 원하는 것을 이루고 살고 있을까요? За өөрөөр хэлбэл би өнөөдөр хүртэл амьдрахдаа тэгээ мөрөөдөж байсан, хүсэж байсан зүйлээ би яг биелүүлээд мөрөөдөлтөд хүрч амьдрсан болов уу? 저는 원하는 것을 원하는 것을 이루어가며 살고 있습니다. За би яг мөрөөдөгч гэж хэлсэн шигэ мөрөөдсөн зүйлээ хүсэж байсан зүйлээ яг биелүүлээд амьдарч байгаа хүн байна. 오늘 여러분과 같이 느헤미야를 통해서 여러분이 원하는 인생을 살 수 있도록 함께 나눌까 합니다. Тэгээ би өнөөдөр та бүхэнд Нехемия номоор дамжуулаад Нехемия гэдэг хүнээр дамжуулаад яг тэр хүсэж байгаа тэр мөрөөдөж байгаа зүйлээ биелүүлэх талаар хуваалцахыг хүсэж байна. 보다 정확하게 이야기하면은 하나님께서 느헤미야를 통해서 하시고자 하시는 그 일이 이루어졌던 것처럼 하나님이 여러분을 통해서 하시고자 하시는 그 일이 이루어지길 소망합니다. Нехемиягаар дамжуулж бурхан яг түүгээр дамжуулж түүний хүсэж байсан зүйлийг хийлгэж бодит биелэлээ олгосонтой адилхан энэ сууж байгаа хүн нэг бүрийн бодит хүсэж байгаа мөрөөдөж байгаа тэр зүйлийг эзэн биелүүлнэ гэдэгт итгэж байна. 원하지 않으세요? Та нарт хийх хүсэхгүй байна уу? 별로 원하지 않는 듯한 느낌인데. Тэгээ та нарыг урдаас харахаар нэг хүсэж мөрөөдөж байгаа жимгүү шахуул хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ биелүүлэхийг хүсэхгүй шинжтэй л харагдаж байна да. 하나님은 여러분을 향한 놀라운 계획을 가지고 계십니다. Бурхан энд сууж байгаа хүн нэг бүрийн төлөө хандсан гайхалтай төлөвлөгөө түүнд бий шүү. 놀라운 계획을 가지고 Бүр 계십니다. гайхалтай төлөвлөгөө бий. 하나님 앞에 이게 정말 무가치한 사람은 없어요. Тэгэхээр энэ сууж байгаа хүмүүс дондтэй бурхан нэг ийчтэй одоо энэ хүнд жохон төлөвлөгөө би өгье гэсэн тийм хүн байхгүй шүү. 저는 하나님이 각 사람에게 주신 재능과 달란트 그리고 달란트들을 개발하는데 하나님께 저에게 은사를 주셨어요. Тэгээд бурхан энэ сууж байгаа хүн нэг бүртээ өөрөөр хэлбэл хүн нэг бүрт бурхан хандсан гайхалтай төлөвлөгөө бий. Тэр төлөвлөгөөг биелүүлэхэд хүн нэг бүрт өгөгдсөн ур чадвар, авьяас чадвар гэж байдаг. А миний хувьд болохоор бурханаас авсан төлөвлөгөөг авсан хүмүүс өөрийнхөө ур чадвараа авьяас бэлгээ яаж хөгжүүлэхэд нь тус болдог хүн юм аа. 네, 여러분도 느헤미야를 잘 연구를 하면 그것을 여러분의 삶 가운데서도 이루어낼 수 있을 것입니다. Тэгээд та бүхэн үнэхээр Нехемия номыг судлах юм бол тэгээд судлах явцдаа та бүхэн үнэхээр өөрт байгаа гайхалтай ур чадвар, авьяас бэлгээ олж нээн гэдэгт итгэж байна. 느헤미야는 진짜 대단한 사람이었어요. Нехемия бол үнэхээр гайхалтай хүн байсан. 근데 느헤미야를 이렇게 자세히 연구한 사람들은 그렇게 많지는 않더라고요. Гэхдээ харамсалтай Нехемияг нэг айхтар бас Нехемиягийн талаар судлаад байдаг хүн бас ховхон байдаг. 우리의 삶에는 여러 가지 문제들이 있죠. За бид бүхний амьдралд өөр өөрийн гэсэн асуудлууд байгаа. 그러나 그런 문제들을 하나씩 극복해가면서 우리는 성장해 갑니다. Тэгвэл бид бүхэн өөр өөрийн амьдралаа тулгарсан асуудлын бүрийг даван туулангаа бид бүхэн өөрөө өөрсдийнхөө одоо өсөж хөгжиж явж идэг. 예, 특별히 느헤미야 시대에 굉장히 직면한 문제가 많았습니다. Ялангуяа Нехемиягийн амьдарч байсан тухайн цаг үеийг харах юм бол маш хүнд хэцүү нөхцөл байдалтай тийм нийгэмд амьдарч байсан. 느헤미야 시대는 시대적 배경으로는 이스라엘 사람들이 하나님께 범죄하여 바벨론 포로로 갔습니다. За бид нар Нехемиягийн амьдарч байсан цаг үеийн бид нар арын бэкграундыг нь харах юм бол Израилийн ард түмэн цөлөгт явагдсан одоо цөлөгт байх үеийн тухай яг тэр цаг үед амьдарч байгаа хүн. 자, 이스라엘은 왜 망가졌죠? Тэгвэл Израилийн ард түмэн яагаад мөхөх болсон бэ? 왜 망가졌어요? Яагаад мөхөх болсон бэ? 왜 크리스찬의 삶이 망가지죠? Яагаад тэгвэл христчэн хүмүүсийн амьдрал мөхдөг вэ? 하나님은 우리가 머리가 되고 꼬리가 되지 않겠다고 하셨고 Бурхан үгэндээ биднийг та нарыг сүүл болгохгүй толгой болгох болно гэж бурхан хэлсэн байдаг. 너희가 제사장 나라가 되겠다고 했습니다. Та бүхнийг би дахилчин ард түмэн болох болно, үндэстэн болох болно гэж хэлсэн. 옛날 시대의 제사장은 그 왕과 버금간 듯한 권능을 가지고 그 권세를 가지고 있었어요. Тэгээ тухайн үеийн бид нар дахилч нарын өөрийг харах юм бол яг л хаантаа дүүцүүлж болохоор
тийм хүмүүс байсан. 너희는 왕 같은 제사장이라고 이야기했습니다. Өөрөөр хэлбэл би та бүхний хаант улсын те ард түмэн болох болно гэж хэлсэн. 이스라엘 백성들 왜 망가졌죠? Тэгвэл яагаад те тэгж хэлж байсан Израилийн ард түмэн мөхөх болсон бэ? 이 제사장이 되겠다는 나라가 하나님 열방 가운데서 하나님의 영광을 드러내겠다는 나라가 왜 망가졌어요? Тэгвэл дахилчийн би та бүхнийг үндэстэн болох болно. Тэ та нараа дамжуулж би алдарших болно гэж хэлж байсан. Тэр үндэстэн тэгвэл яагаад мөхөх болсон бэ? 여러분의 삶은 하나님의 약속대로 놀라운 하나님의 축복들이 흘러가고 있습니까? Тэгвэл өнөөдөр та бүхэн өөрийнхөө амьдралаа хараараа бурхан та нар руу хандсан гайхалтай тэр ажлууд тэр бурхны тэр алдар та бүхний амьдралаар дамжиж гарч ийн үү? 왜 크리스찬의 삶이 망가지죠? Яагаад тэгвэл христчний амьдрал мөхдөг юм бэ? 다른 세상 사람들은 건물도 짓고 다른 세상 사람은 저렇게 잘 나가는데 왜 크리스천 사람들은 이렇게 망가진 듯한 모습입니까? Тэгвэл христчин биштэй улс үндэстнийг харах юм бол хүмүүсийг харах юм бол өсөж хөгжөөд дэвжээл те хөгжөөд байгаа юм шиг ингээд байна нүдэн дээр. Тэгвэл яагаад христчин хүмүүс эсэргээр мөхөөд байгаа юм бэ? 왜 그럴까요? Яагаад вэ? 이스라엘 사람들은 하나님의 말씀대로 살지 않았습니다. Израилийн ард түмэн үнэндээ бурхны үгийн дагуу тэд амьдраагүй. 정직하지도 Тэд шударгаас байгаагүй. 하나님 앞에 책임감을 갖지도 고아와 과부를 돌보지도 않았어요. Өөрөөр хэлбэл тэд бурхны үгийн дагуу амьдраагүй. Тэд шударга байж чадаагүй. Тэд бурхны хийсэн бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдэд тэд анхаарлаа хандуулж чадаагүй. 우상을 섬기지 말라 그랬는데 우상을 섬겼고요. Та нар хиймэл шүтэн бүү шүтээ гэж бурхан хэлсэн ч тэдхүү хиймэл шүтээ шүтсэн. 하나님의 모든 인생 가운데 제1의 자리에 제일 중요한 자리에 모시라고 했는데 그들을 모시지 않았어요. Өөрөөр хэлбэл би та нарыгтэй сүүл биш толгой болгоно. Би та нарыгтэй дорд биш би өндөрлөг дөргөн гэж хэлсэн тэр ард түмэн яагаад мөхөг болчих вэ? 하나님보다 그들의 욕망이 더 중요했습니다. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмний шунал хүсэл нь бурхны хүслээс дээгүүр тэдний шунал хүсэл нэгт байсан юм аа. 하나님보다 그들의 쾌락이 더 중요했습니다. Өөрөөр хэлбэл бурхнаас илүү тэдний зугаа цэнгэл тэдний хувьд чухал байсан юм аа. 안식일을 지켜서 예배를 드리라고 했었는데 그들은 더 바쁜 일로 예배를 멈췄습니다. Амралтын өдрөө та нар сахиад эзэн бурхандаа мөргөл хүндэтгэлийг өргөө гэж хэлсэн боловч тэд эзнийгээ мөргөл хүндэтгэл өргөхгүйгээр амралтын өдөр тэд эсэргээрээ би завгүй байна надад чухал ажил байна гэж тэд амралтын өдрийг үл сахисан юм. 내 부모를 공경하라 질서를 지키라고 했었는데 그들은 그 질서를 무너뜨렸습니다. Эцэг гэхэд та нар хүндлээрээ та нар дэг журам дотор амьдраарай гэж хэлсэн боловч тэд эсэргээрээ эцэг гэхэд үл хүндэлсэн мөн тэд нар эмэг цэгц дотор байж чадаагүй юм аа. 간음하지 말라고 그랬었는데 그들은 눈으로 범죄하고 클릭하고 탐욕스러운 삶을 살았습니다. Та нар буу завхаарай гэж хэлсэн боловч тэд завхаарсан. 이혼하지 말라고 그랬는데 그들은 더 아름다운 여인이 있으면 이혼을 했습니다. Та нар бүү салаа гэрэлсэн болж битээ салаа гэж хэлсэн боловч тэд салалтыг зөрчиж тэд салсан. Өөрөөр хэлбэл өөр нэг сайхан гой хүүхэн хараад тэд эцэстээ салалт салсан. 내 이웃의 것을 탐하지 말라고 그랬었는데 그들은 탐심으로 속이면서 이웃의 것을 탈취했습니다. Бусдын эцсүүд та нар бүү шунхаараа гэж хэлсэн боловч тэд хөргөж зэрлэх болон эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ эцсүүд шунхаарсан юм аа. 사진하지 말라고 그랬는데 그들은 자기 마음에 들지 않는 사람들을 미워하고 언어로 폭행하고 그랬습니다. Та нар хүн бүү алаа хүн алж болохгүй гэж хэлсэн боловч тэд үгээрээ болон үйлдэлээрээ өөртөө дургуун нэгнийг тэд алж байсан юм аа. 하나님 이스라엘 백성을 선택하시고 하나님과 언약을 맺으시는 자리가 시내산이었습니다. Бурхан Израилийн ард түмнийг сонгоод тэдэнтэй гэрээ байгуулсан газар нь Синай уул байсан. 너희 내 백성이 될래? Өөрөөр хэлбэл та нар миний ард түмэн болохыг хүсэж байна уу? 자, 시내산에서 불꽃 가운데 하나님께서 임하셨습니다. 구름 가운데 임하셨습니다. Тэгээ бурхан өөрөөр хэлбэл галан донд тэр үйлдэн донд байхдаа 모든 Израилийн ард түмэн 백성이 일어나서 우리가 하나님의 백성이 되겠습니다. бурхан үйлдэн донд галан донд үзэгдэх үед Израилийн ард түмэн бүгд нэгэн дуу хоолоогоор тэд нар босож эзэнтэй гэрээ хийдэг. 자, 여러분 하나님의 백성이 되기로 다짐했습니까? Тэгвэл та бүхнээс асуу энэ сууж байгаа та бүхэн бурханы ард түмэн болох сонголт шийдвэрийг та гаргасан уу? 모두 하나님의 백성이 되기로 했어요. За бүгдээрээ бурханы ард түмэн болох сонголт хийсэн. 되기로 안 했어요? Үгүй юу? Тэгээ дуурхай байгаа хүмүүс бол хараахан бурханы ард түмэн болохыг хүсэхгүй байна тий болох шийдвэр гаргаагүй байна гэсэн үг. 자, 우리는 하나님의 백성이 되기로 했지 않습니까? Бүгдээрээ тий бурханы ард түмэн болох болно гэж бүгдээрээ шийдвэр гаргаагүй гэж юу? 바로 그 다음에 하나님께서 하신 말씀이 있었어요.
Тэгээ яг тэгж те бурхны би ард түмэн байх болно гэж шийдвэр гаргасны дараахан бурхны хэлсэн үг 그래 байдаг. 나는 너의 하나님이고 너는 나의 백성이야. Тийм ээ би бол та нарын бурхан. Та нарын бурхан. Би бол та нарын бурхан. 그럼 백성이 되면 뭐 해야 되지? Өөрөөр хэлбэл те би бурхны ард түмэн болно гэж хэлэхдээ юу хийн гэсэн үг вэ? 하나님 요구하신 것이 있었어요. Өөрөөр хэлбэл та нар миний ард түмэн болох гэж байгаа бол надаас те шаардах зүйл байгаа гэж тэр хэлсэн. 미국에 가서 미국의 시민이 되려면은 비자를 받아야 됩니다. Тэгвэл бид нар Америкт очиод Америк улсын иргэн болохын тулд бид нар бүрдүүлэх ёстой, шаардлагах ёстой, биелүүлэх ёстой зүйлүүд гэж байгаа. 자, 비자 받는데 교육하지 않아요? Өөрөөр хэлбэл виз аавн тийм ээ. Виз авахд бид нар дасгалжуулах шаардлагагүй. 그러나 미국의 시민이 되고 영주권을 받으려면 반드시 그 미국이 어떤 곳인지 법률을 언어를 시험 봐야 됩니다. За өөрөөр хэлбэл зүгээр нэг Америк руу зүгээр богино хугацаагаар зочлох ч гэвэл бид нар ямар нэгэн тухайн улсын талаар дэ судлаад ингээд шалгалтанд орчмоор шаардлагагүй виз аваад болоо. Эсвэргээрээ Америкт очиж би амьдрнаа иргэн болно гэж байгаа хүн бол тухайн улсын талаар мэдэх хэрэгтэй. Наа зах нь бид нар англи хэлний шалгалт өгөх хэрэгтэй. 이 사람이 미국의 백성, 국민이 되는데 자격이 돼? 시험을 이런 검사를 통해 시험을 봐요. Өөрөөр хэлбэл хэрэгтэй байгаа тэр шалгалт бүрдүүлсэн материалуудыг нь хараад тухайн хүн Америк нэгдсэн улсын иргэн болох боломжтой үгүй юу гэдгийг шалгах гэсэн. 돈이 많이 있어가지고 미국에 공헌을 하든지 Маш их мөнгөтэй байж байгаа те. За би их мөнгөтэй юм чинь би Америкийн иргэншил авнаа. 좋은 기술을 가지고 미국의 이 나라에 공헌을 하든지 Альсвал те би маш их өндөр ур чадвартай байж байгаа. Би энэ ур чадвараараа би Америкийн иргэншлийг аваад иргэн болоод би Америкийн төлөө би ур чадвар ашиглах болно. 이렇게 자격이 되었을 때 이 시민권을 줍니다. Өөрөөр хэлбэл яг л тухайн иргэншлийг хүлээж авахд зүү зохистой шаардлагыг нь хангасан хүн л Америкийн иргэншлийг авна гэсэн үг. 자, 하나님의 백성이 됐는데 하나님께 자격을 요구하실 하나님 나라의 자격을 요구하실까요? Тэгвэл та нар бодтоо сая ярьсантайгаа дүүцэд бодох юм бол та бүхэн бурхны ард түмэн болох сонголт хийчихлээ. Тэгвэл бурхны ард түмэн болох гэж байгаа хүмүүс ийм зүйлийг шаардах ёстой гэж бурхан ямар нэгэн зүйлийг шаардахгүй гэж юу? 요구하실 것 같으세요? 안 하실 것 같으세요? Бурхан шаардах юм шиг байна уу? Шаардахгүй юм шиг байна уу? Юу гэж бодож байна? 뭘 요구하실까요? Юуг тэгвэл шаардах вэ? 아, 저 예수 믿어요. 예수 믿어요. 저 예수 믿습니다. Би Есүс Христэд итгэдэг. 자, 이거면 더 충분하나요? Зөвхөн би Есүс Христэд итгэдэг гэдгээр чинь хангалттай юу? 예, 우리가 백성 되는 데는 이것이 충분합니다. За мэдээж Есүс Христэд итгэсэн хүн л бурхны ард түмэн болоход бол хангалттай. 아, 그 뒤에는 Гэхдээ тэрний дараа нь 마음대로 살아도 되나요? тэгвэл та нар бодоо би Есүс Христэд итгэхэд бурхны ард түмэн болчихлоо. Тэгээд би бурханд итгэснээс хойш өөрийнхөө дур зоргоор амьдарч болох уу? 이스라엘 백성하고 하나님께서 언약을 맺으실 때 Бурхан Израилийн ард түмэн хоёр гэрээ байгуулахдаа 그들이 모두 일어서서 아멘 우리가 하나님 백성이 되겠습니다라고 믿고 고백했어요. бүгд нэгэн дуу хоолоогоор тэд нар байгаа газараасаа босоод нэгэн дуу хоолоогоор чангаар тийм ээ бурхан бид бүхэн таны ард түмэн болох болно гэж тэд гэрээ байгуулсан. 뭐라고 말씀하시면 내가 너 백성 삼으려고 애굽에서 친히 내가 데리고 왔어. Өөрөөр хэлбэл би чамайг өөрийн ард түмэн үндэстэн болохоор би чамайг Египтийн боолчлоос удирдан татаж гаргаж авсан бурхан байна гэсэн. 백성이 되는데 뭐 조건이 필요했나요? Тэгвэл ард түмэн болоход ямар нэгэн нөхцөл болсон шаардлагатай байсан байна уу? 아멘 제가 믿겠습니다. 하나님 백성 되겠습니다. 하면은 백성이 됐어요. Амен. Тийм ээ бурхан би таны ард түмэн болох болно гэж хэлсэн тэр өчлөөр нь бурхны ард түмэн болсон. 구약의 하나님이나 신약의 하나님이랑 똑같아요. Өөрөөр хэлбэл хуучин гэрээнд байсан бурхан, шинэ гэрээнд байсан бурхан яг адил бурхан. 예수 믿겠습니다. 아멘 하는 동안 우리는 하나님의 백성이 됩니다. Есүс Христэд би итгэх болно. Амен гэж таны итгэл өчигдөггүй та бурхны ард түмэн болно гэсэн. 내가 너희 백성 삼은 것은 너희 제사장 나라 삼을 거야. 온 세상에 너를 축복하고 너를 통해서 내가 얼마나 위대한 하나님인지를 보여줄 거야. Би чамайг дахилчин ард түмэн болох болно. Би чамайг үнээр өрөөгсөн ард түмэн болох болно. Би энэ үндэстээр дамжуулж өөрийгөө би алдрыг байгуулах болно гэж тэр хэлсэн. 이 깨어진 세상을 너희를 통해서 회복시킬 거야. Өөрөөр хэлбэл энэ мөхөж байгаа, энэ үнээр дайрагдсан, энэ хэцүү байгаа, энэ нийгмийг би үнээр та бүхнээ дамжуулж би гэрэлтүүлэх болно гэсэн. 온 세상이 죄악이 물들어 너희를 통해서 세상의 죄악을 정결케 할 거야. Энэ дэлхийн үнээр гим нүглэр бозор муугаар харанхуугаар дүүрэн байна. Би та бүхнээ дамжуулж би гим нүглийг би устгах болно гэсэн. 너 이런 하나님의 자녀가 되기 원해? Та ийм бурхны хүүхэд болохыг хүсэж байна уу?
그들 다 일어서서 아멘 했어요. Өөрөөр хэлбэл ийм шаардлагыг тавьж байгаа Бурхны дуу хоолойг сонсоод Израилийн ард түмэн бүхэлдээ тэд босоод нэгэн дуугаар амен тийм ээ би ард түмэн болох болно гэж хэлсэн. 근데 Гэвч 노예 정신을 가지고 살면 안 돼. боолын үзэл санаатайгаа тэд өргөжлөж амьдрах боломжгүй байсан. 노예의 삶을 살면 안 돼. Боолын амьдралаар тэд амьдрч болохгүй гэсэн. 하나님의 백성다운 삶을 살아야 될 거 아니에요. Өөрөөр хэлбэл Бурхны ард түмэн болгосон ард түмэн шиг амьдралаар тэд амьдрах ёстой гэсэн. 이 정도의 삶을, 이 정도의 스탠다드, 이 정도의 표준적인 삶을 살아야지 너가 이런 하나님의 축복의 통로가 될 수 있어. Өөрөөр хэлбэл иймэрхүү хэмжүүр, иймэрхүү стандартад нийцсэн амьдралаар чи амьдрч байж чи Бурхны ард түмний амьдралаар амьдрах боломжтой гэсэн. 그 표준이 뭔지 아십니까? Тэгвэл энэ яг юу хэлэх гээд байгааг нь ойлгож байна уу? 19장에 출애굽기 19장에 언약을 세우시고 Өөрөөр хэлбэл Гитлэл намын Египтээс гарсан намны 19 дугаар бүлэг дээр тэр гэрээ байгуулсны дараа 출애굽기 20장에 뭐 이스라엘 백성에 뭘 주냐면은 십계명을 줍니다. Гитлэл намын 20 дугаар бүлэг дээр 19 дээр гэрээ байгуулаад 20 дугаар бүлэг дээр нь 10 хуулийг Бурхан ард түмэнд өгдөг. 엄청나게 많은 조건들을 이야기하잖아요. Өөрөөр хэлбэл маш олон тэдрээс шаардлагыг ерөөсө хүсээгүй. 자, 이 십계명의 이 표준만 너희가 지켜도 너는 이 열방 가운데 빛이 되고 소금이 돼. Өөрөөр хэлбэл миний энэ та бүхэн тушааж байгаа энэ 10хан хуулийг л та нар дээр сахичих юм бол та нар эргэн тойрондоо энэ дэлхийд та гэрэл болж амьдрах боломжтой гэж хэлсэн. 살인하지 말라. Өөрөөр хэлбэл хүн бүү алаа гэсэн. 뭘 이야기하죠? Юу хэлж байна вэ? 생명 존중이잖아요. 이 정신, 이 율법의 그 정신은 생명 존중입니다. Өөрөөр хэлбэл 10 хуулийг бид нар харах юм бол нэг хүний амь нас гэдэг өөрөө ямар амь чухал вэ гэдгийг бүхэлдэн тэр утга санааг илэрхийлдэг. 지극히 작은 한 사람을 지극히 가난한 사람을 Өчүүхэн энэ цууж байгаа нэгэн те энэ амжиргааны төвшин та руу ядуу зүдэ амьдарч байгаа ч гэсэн энэ нэг хүн 헐벗은 그 한 사람을 өөрөөр хэлбэл хэцүү хүн те ядар зүдэрч яваа тэр нэг л хүн 돈으로 평가하지 않고 өөрөөр хэлбэл тэр хүнийг Бурхан мөнгөөр дүгнээгүй 하나님의 형상이 있는 소중한 한 사람을 여기십니까? өөрөөр хэлбэл Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн тэр нэг хүний үнцэн гэдэг ямар чухал вэ? 많은 교회들이 그렇게 살았어요. Олон чуулганууд яг ийхүү амьдэрсэн. 굶주리고 헐벗은 그 사람을 하나님의 사람으로 인정하면서 섬겼어요. Өлбөрч байгаа, зүдэж байгаа нэгнийг хооллож ундалж 그런 교회가 부흥했어요. тийм чуулган сэргэж байсан. 이혼하지 말라. Та нар салж болохгүй. 우리는 하나님 앞에 결혼 서약을 합니다. Бид бүхэн ч гэсэн хүнтэй гэрлэхдээ Бурханы өмнө амлалт өгдөг. 내 생명이 닿는 순간까지 이 사람을 사랑하겠다고. Би бүхэл амь насаараа энэ хорвоог би орхих хүртэл би тэр хүнийгээ би чамаагаа би хайрлах болно гэсэн амлалтыг өгдөг би те. 결혼 이후에 수많은 유혹이 있지만 Гэрэлсний дараа маш олон сорил дуруу датлахууд гэрэлтийн амьдралд ирдэг. 자기 마음을 절제하고 가정에 집중하는 사람 Гэсэн ч гэрэлсний дараа ирж байгаа учраас сорилттэй тэрэнд үл хаахран зөвхөн гэрэлтэндээ анхаарах үед 가정을 세우기 위해서 온전히 헌신하는 그런 사람들, 그런 크리스찬들 Бурхны төлөө те ам бие зориулаад те эзэн золиос зориулт гарган амиа өргөж байгаа тэр хүмүүс 그런 가정이 행복했어요. тэгж амьдарч байгаа гэр бүл л сэргэж ад жаргалтай амьдарч байсан. 하나님의 그런 언약을 지켜가는 그런 가정들에게 이 행복이라는 것들을 선물했어요. Өөрөөр хэлбэл Бурхан яг л амласныхаа дагуу те чи салж болохгүй гэсэнтээс салахгүйгээр гэр бүлийнхээ төлөө хичээл зүтгэл золиос зориулт гарган зүтгэж байгаа тэр гэр бүлүүдэд Бурхан ад жаргалыг өгч байсан. 자, 1계명부터 10계명까지 우리식으로 이야기하면 좋은 성품이에요. Бидний одоо бид нар ард түмэнд өгж байгаа бидэрт өгж байгаа тэр 10 одоо хуулийг бид нар харах юм бол Бурханы надад
이게 아버지 하나님 아버지의 성품이에요. Бурхан бидэнд өгж байгаа яг аавын мөн чанар, аавынхаа дүр төрхөө бидэнд өгж байгаа тэр зүйлээ л гэсэн үг. 너가 내 백성이 되려면 나처럼 돼야 돼. Өөрөөр хэлбэл та нар миний ард түмэн болохыг хүсэж байгаа бол яг надтай адил, аавынхаа зургсдэлтэй адил, аавынхаа мөн чанарыг даган дүүрээсэн тийм хүнээр амьдраарай л гэсэн үг. 너가 아무리 타락해도 Чи хичнээн завхаарсан ч гэсэн 나는 너를 포기할 수 없어. би чамайг орхихгүй. 필요하면 내 생명까지 바쳐서 너를 사랑할 거야. Чамд хэрэгтэй бол би амиа чамд өгөөж шалтгаан би чамайг хайрлах болно. 살인하지 말라. Чи хүн буу алаа. 생명이 중요하다면 내가 내 생명을 보여줄게. Чи бүр энэ хүний амийг авах гээд байгаа бол оронд нь миний амийг аваа. 하나님은 그렇게 살았어. Бурхан өөрөө яг ингэж амьдрсан нэг. 근데 많은 크리스찬들이 하나님의 성품을 닮지 않고 이 세상의 노예로 살아갑니다. Харамсалтай нь өнөөдөр ч гэсэн ялгаагүй маш олон Есүс Христэд итгэдэг христчин хүмүүс итгэдэг боловч яг л энэ дэлхийнхээ дагуу боолчлынхаа дүр төрхөөнөөс салаагүй л амьдарч байна. 자, 이 우상을 섬기면은 자녀들 많이 나올 수 있대요. Химэл шүтэн энэ химэл шүтэнийг шүтчих юм бол маш олон өнөө мэдхэн хүүхэдтэй болдог гинэ. 이스라엘이 섬겼던 우상은 다산과 풍요의 우상이었습니다. Израилийн ард түмний шүтэж байсан химэл шүтэнийг харах юм бол завхаарлын тэр химэл шүтэнүүд ихэнхэн завхилж байсан. 세상 사람처럼 성공하고 싶대요, 크리스찬이. Христчин хүмүүс ердөө би дэлхийн хандлагын дагуу би амжилтанд хүрмээр байна гэдэг. 세상 사람처럼 권력을 가지고 싶대요. Би яг дэлхийн бусад хүмүүстэй адилхан би эрх мэдэлтэй болмоор байна. 그리고 세상의 길을 가요. Тэгээд тэр бодолтой автагдаад дэлхийн замналаар амьдардаг. 하나님 내가 너를 높여주겠다고 나의 방법으로 높여주겠다 했어요. Бурхан уг нь би та нарыг би өөрөө өргөмжлөх болно гэж хэлсэн. 그러나 그들은 우상을 섬겼어요. 세상의 Харамсалтай нь тэд өөрсдийнхөө бодлоор дэлхийн замналаар дэлхийн өндөрлөг дэлхийн эрх мэдэл тэд хүрэхийг хүссэн учраас тэр замаар явсан. 그래서 어떻게 됐죠? Тэр эцэстээ тэд яасан бэ? 이제 삶이 망가졌어요. Эцэстээ тэдний амьдрал мөхсөн. 몇 번 망가뜨렸는데 이제는 더 이상 고쳤을 수 없을 정도까지 망가졌어요. Тэднийг зүгээр нэг өнгөцгөө мөхөлд хүргээгүй. Дахиад мөхсөн мөхлөөсөө дахиад босхын аргагүй бүр мөсөн тэр мөхөл рүү бурхан аваадсан. 여러분의 삶은 혹시 고난에 있나요? Тэгэхээр өнөөдөр та бүхний амьдрал хэцүү зовлон бэрхшээл байна уу? 여러분의 삶은 지금 행복하지 않나요? Та бүхний амьдрал үнэхээр өнөөдөр ямар ч ад жаргалгүй байна уу? 하나님은 우리의 삶 가운데 여러 가지 문제를 일으키면서 망가뜨리시면서 우리를 회복하시기를 원하셔요. Бурхан өнөөдөр бидний амьдрал тулгарч байгаа зовлон бэрхшээл, асуулт, сорилт, бэрхшээл нэгүртээ нүур тулалдуулан таныг хэцүү байдалд оруулан эргээд бурхан таныг сэргээхийг хүсэж байгаа. 이스라엘 백성을 바벨론을 통해서 철저하게 망가뜨렸습니다. Бурхан Израилийн ард түмнийг Вавилон нэмэх улсаар дамжуулж тэднийг мөхөлд хүргэсэн. 근데 70년의 시간을 이 포로로 다 있게 하시면서 이스라엘 사람들을 정결케 했습니다. Тэгээ Израилийн ард түмэн Вавилонд сүлэгдэж 70 жилийн тэр цаг хугацааг тэд нар туулаад 70 жилийн тэр туулалтын хэцүү үеэр дамжуулж бурхан тэднийг цэвэршүүлсэн. 세상의 노예로 살던 사람들을 다 심판하시고 죽였어요. Өөрөөр хэлбэл боолчлын Египтэд байсан боолчлын амьдар дээр амьдарч байсан бүх хүмүүсийг мөхөлд хүргэсэн. 그 중에서 소수의 사람들을 데리고 나옵니다. Тэндээс цөөхөн тооны хүмүүс бурхны амлалт руу явдаг. 하나님께서 이 바벨론에서 그 사람들을 양육하기 시작해요. Тийм учраас бурхан Вавилон дахь цөлгийн 70 жил өөрийн үндэснийг тэр дасгалжуулж байсан. 자, 70년의 시간이 지났습니다. 70 жил хэмээх цаг хугацаа дуслаа. 하나님께서 예루살렘으로 갈 수 있는 길을 열어주셨어요. 하나님께서 예루살렘을 회복시키시고 이 바벨론의 포로들이 예루살렘을 갈 수 있는 길을 열으셨습니다. Бурхан Израилийн ард түмнийг аварч тэднийг цөллөгийн замаас аврах зам руу шилжүүлсэн. Уучлаарай манайхан битээ унтаараа хажууч унж байгаа нэгэн байв сэрэхгүй бол миний анхаарал унтж байгаа хүмүүсээр цөвлөрөөд болохгүй байх шүү. Төвчээрээ тий. Юу байв сэнснүүдээ хасах юм уу? Маш олон хүн унтаастай байна. 지금 한국에는 많은 몽골인이 살고 있어요. 돈도 잘 벌고 있어요. За Солонгост маш олон монголчууд амьдарч байгаа.
그래서 어떤 몽골인들은 가게도 회사도 열고 있어요. За тэгээд Солонгос ч гэсэн Монгол хүмүүс ажиллаж амьдрангаа дэлгүүрнийх нь дэлгүүр нээгээд тэ кофе шопнийх нь нээгээд тэнд амьдарч ажиллаж байна. 자, 10년, 20년의 이야기입니다. За 20 гаруй жилийн өмнөх яриа байна. 이렇게 70년이 지났다고 생각해 보세요. За 70 жил бүгдээрээ өнгөрсөн гэдэг ингээд бодчих. 한국에 회사가 있습니다. За Солонгосын нэг компани байлаа. 자녀들은 다 한국 곳곳에서 각각 그 영역에서 지금 잘 성공하고 잘 살고 있어요. За тэгээд тэ өөр хүүхдүүд нь тухайн амьдралдаа ингээд тэ ажиллаж амьдраад өсөж үржээд ингээд амьдарч байна. 갑자기 하나님께 야 몽골을 갈 수 있는 길이 열렸대. За тэгээ Монгол тэ бурхан одоо Солонгост байгаа гэж жишээ авчиж байгаа шүү. За Монгол руу одоо та нар ирэх боломж олдлоо, зам нээглээ гэд хэллээ. 다 정리하고 몽골을 가자. За одоо энэ дэх ажил төрлөө бүгдээрээ зэгцлээд Монгол руугаа нутаг үзье. 몽골은 가난해요. 예, 비유를 들은 겁니다. За зүгээр жишээлж байгаа шүү. Гэхдээ нөгөө буцаж байгаа орн нь ядуухан тий хэцүүхэн амьдралтай. 한국은 회사할 수 있는 그런 뭐 인프라도 다 있는데 За өөрөөр хэлбэл тий Монгол эдийн засгийн зах зээл маш сайн тий эдийн засгийн төвшин сайн учраас Солонгост амьдрал нь сайн байгаад идэг. 한국은 그런 인프라도 없어요. 아니 몽골은 그런 인프라도 없어요. За тий Солонгосын төвшний зүйл нь Монголд нь байхгүй. 야 몽골을 재건하기 위해서 다 가자 우리. 자 이렇게 했을 때 얼마나 많은 사람이 가겠어요? За саяын жишээгээр та нар бодох юм бол Солонгостэй сайхан аж амьдралтай эд хөрөнгө мөнгөтэй ажил төрөлтөө сайхан амьдарч исэн одоо газраа орхиод Монгол руу ирэх шийдвэр гаргавал хэдэн ирэх болоо. 여러분 Хэр их 가겠어요? хүн ирэх болоо гин. Урд сууж байгаа манай энэ охин маань тэр амьдралаа орхиод нааша нутаг буцголоо гэв. 근데 엄청나게 많은 사람들이 회사 정리하고 자기 집이 포기하고 예루살렘을 떠납니다. Гэхдээ яг үүнтэй адилхан маш олон хүмүүс тэндэх байсан амьдралаа зэгцлээд төрсөн нутаг руугаа явах шийдвэр гаргадаг. 자, 그들은 어떻게 해서 이렇게 변했죠? Тэгвэл тэд яаж ингэж өөрчлөгдсөн бэ? 하나님께서 훈련시키셨어요. Бурхан тэднийг тэгж дасгалжуулсан учраас 그래서 그들은 황폐한 예루살렘을 재건하기 위해서 예루살렘을 갖고 거기에 정착된 성전까지 지었습니다. 제2성전입니다. тийм учраас Израилийн ард түмэн бүх амьдралаа зэгцлээд эргээд төрсөн нутаг руугаа буцаад тэг хан хэрмээ босгодог. 그리고 Хоёр дахь ээлжийн хүмүүс гэсэн. 아마 그들은 또 한편으로 하나님께서 우리 제사장 제사장 나라 약속했던 제사장 나라 삼으셔서 열방 가운데 빛나게 하실 거라 기대했을 수도 있어요. Магадгүй те тухайн төрсөн нутаг руугаа цөллөгөөс буцсан ард түмнийг дундаас харах юм бол магадгүй бурхны амралтыг санаад буцсан хүмүүс ч байж болох юм. Бурхан биднийг те үнэхээр хаанчлалын дахилчийн ард түмэн болгоно гэсэн. Бурхан биднээр дамжуулж үнэхээр энэ дэлхийг гэрэлтүүлнэ гэсэн тэр амралтыг санаа зарим нь буцсан байж болох юм аа. 그리고 시간이 많이 지났습니다. Эйхүү маш урт хугацаа өнгөрсөн. 우리 한번 말씀을 읽어볼까요? За бүгдээрээ ишлэл рүүгээ харъя. 예, 느헤미야 1장입니다. За Нехемия 1-р бүлэг 1절, 2절, 3절 같이 읽겠습니다. За 1-ээс 3 дугаар ишлэлийг бүгдээрээ харъя. 1-ээс 3-аар. 1절에 3절. За 1-р бүлгийнхаа 1-р ишлээс 3 дугаар ишлэлийг хамтдаа уншия 3А. Хакалиагийн хүү Нехемиягийн үгс оршвэ. 2 дугаар оны Хислев сард намайг Сууса цайзад байх үед миний ах дүүсийн нэг болох Хананы Юдагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Ам ултрагсад олзлоглоос үлдсэн юудэчүүдийн талаар мөн исламын байдлыг би тэднээс асуулаа. Тэд надад олзлоос үлдгэсэд аймагтай туйлын зовлон зүдүүр басамжлал амсаж исламын ханан хийрэм нурж гулдан хаалганууд нь галд шатсан гэв. 근데 지금 예루살렘은 어떤 형편이죠? За яг энэ ишлэлийн дагуу харах юм бол Иерусалим ямар хуучин нөхцөл байдалтай байна вэ? 그들은 예루살렘을 재건하기 위해서 돌아갔는데 Тэд нар Иерусалимын ханан хэрмийг дахиад тэр сүмийн ханан хэрмийг дахин босгохоор явж байгаа. 지금 어떤 형편이죠? Тэгвэл нөгөө очиж байгаа явж байгаа газар нь ямар хуучин нөхцөл байдалтай байна вэ? 어떤 형편이에요? Ямар нөхцөл байдалтай байна? 어떤 형편이에요? Ямар вэ? 너무 어렵고 성격이 불이 나는 상황이고. 지금 어떤 형편이냐면 아주 처참한 형편입니다. За бүр одоо хүн харахын эцэсгүй ч гэж хэлж болохоор
маш хүнд нөхцөл байдалтай байна. 지금 회복이 필요한 상태예요. Өөрөөр хэлбэл тэдэнд үнэхээр тэр сэргэлт хэрэгтэй, босгогдох хэрэгтэй тийм нөхцөл байдал байна. 자, 예루살렘에 돌아간 후에 지금 몇 년이 지난 이 역사적 배경으로 몇 년이 지난 줄 아세요? За тэгвэл Израиль руу тэд нутаг буцааж бид нар түүхийн цаг үед харах юм бол яг хэдэн жил өнгөрчөөд байгаа цаг хугацаа байв. 90년이 지났어요. 90 жил. 몇 년이 지났다고요? Хэдэн жил гэсэн бэ? 90 жил. 자, 성벽이 무너졌다는 것은 고대 사회에서 자기가 안전하지 못한, 이 사회가 안전하지 못하다는 Тэгэхээр 거예요. яг энэ тухайн үед бид нар цаг үеийн хан хэрэм нь нурнаа гэдгийг бид нар харах юм бол зүгээр нэг юм бидний харж байгаа хан нурах тухай биш ээ гэх. Хан хэрэм нурна гэдэг маань аюулгүй байдал нь хамгаалалтанд ирчтэй байхгүй болцсныг илэрхийлж байгаа. 왜 그들이 성벽을 재건하지 못했을까요? Тэгвэл тэд нар тэр хамгаалалт болох тэр хан хэрмээ яагаад босгож чадаагүй юм болоо? 자, 게을러서 Залхуураа тэд нар хан хэрмээ босгож чадаагүй юу? 게을러서 성벽을 못 재건했을까요? Залхуураа тэд нар ханаа босгож чадаагүй юу? 왜 그랬을까요? Яасан бэ? Яагаад вэ? 주변의 민족들이 너무나 강했습니다. Иргэн тойрондох те бусад улс үндэстнүүд маш хүчрхэг байсан учраас. 70년 동안 그들이 떠나 있는 동안 주변의 사람들은 너무나 진지를 구축하고 너무나 강했었어요. Өөрөөр хэлбэл 70 жил тэднийг цөлөгт байх 70 жилийн хугацаанд тухайн зэрэглэх байсан улс орнууд нь 70 жилийн дотор маш хүчрхэг болсон гэсэн үг. 자, 이들이 성벽을 재건하려고 하면 어떻게 했을까? 이들이 Тэгвэл тэд нар те нурчсан хан хэрмээ дахин босгохын тулд яг шаардлагатай вэ? 군대를 끌고 와서 성벽 재건하지 마 그랬어요. Өөрөөр хэлбэл те цэргүүдийг авчраад хан хэрэм бүү босгоо гэсэн. 아말렉 성벽 재건하고자 하는 지도자를 암살했습니다. Тэ Амалекийн тэр зэргүүдээс ч гэсэн хийлгээгүй. 그렇게 시간이 90년이 지났어요. Ийхүү харах юм бол бүхэл бүтэн 90 жил өнгөрчөөд байгаа. Тэр хан хэрмээ босгож чадахгүй 90 жил өнгөрсөн байна. 예루살렘 사람들은 이스라엘 사람들은 성벽을 재건하고자 하는 희망이 있었을까요? Тэгвэл Израилийн ард түмэн те нурсан энэ хан хэрмээ харахтаа энэ хан хэрмээ босгочих юмсан гэсэн хүсэл тэдэнд байсан болов? 무기력했습니다. 이게 무기력했어요. 무기력. Кого 뭐죠? 힘이 хүч мөхссөн гэ. Тэдний хүч хүрээгүй. 저는 여러분과 같은 이 젊은 사람들을 대상으로 사역을 했습니다. Тэгээ би яг энэ сууж байгаа танаа чуулганы хүмүүстэй адил би залуучууд руу хандсан үйлчлэл их их цаг хугацаа өнгөрөөсөн. 여러분을 보니까 너무 가슴이 뛰어요. Тэгээ тэдний ингээд те одоо ирч хүч чадлыг харах юм бол ингээд сэтгэл маань догдолдог. 얼마나 좋아요. 이 젊은 때 예수님을 믿는다는 게. 그래? Оюутан залуучууд ингээд энэ балчир залуу насндаа эзэн дээр итгэх ямар сайхан хэрэг вэ? 근데 제가 20년이 넘게 캠퍼스 사역하면서 안타까운 게 하나 있었어요. 20 жил би кампусын үйлчлэл хийсэн. Яг зөвхөн залуучууд руу хандсан. Гэтэ 20 жилийн дараа надад нэг харуулсал байна. 제가 키워놨던 많은 제자들이 굉장히 무기력한 삶을 살았어요. Тэгээд бүхэл бүтэн 20 жил тэдний төлөө амьдралаа зориулсан боловч тэр залуучууд маань эцэст нь маш юм хүчгүй сулдруу амьдралаар тэд амьдэрсэн. 하나님 앞에 제가 고민하고 답답해했던 것들은 왜 이렇게 교회는 무기력할까? Тэгээ би бурхны өмнө те залбираад тунгаан бодоод те яагаад ингэж те амьдарч байгаа энэ залуучууд эцэстээ тэдний амьдрал юм сулгуур үлбүр юм сул дорой хүчгүй амьдарч байгаа юм бэ? 사회는 이렇게 발전이 돼서 건물은 높아지는데 왜 교회는 점점 위축되어져 가? Өөрөөр хэлбэл бид нар нийгэмдэр байгаа ингээд эргэн тойрны харах юм бол гоё сайхан өндөр барилгууд өсөж хөгжөөл гоё болоод байдаг. Гэтэл чуулганы дүр төр улам дордоод байгаа юм бэ? 예루살렘 사람들은 90년 동안 계속 시도해보다가 안 되고 이제는 시도해보다가 안 되면 뭐 하게 되죠?
무기력해져. Израилийн ард түмэн өөрөөр хэлбэл хүчин мөхөс болсон шалтгаан нь бүхэл бүтэн 90 жилийн турш Нусан хаан гэрмээ босгож чадаагүй нь босох гэж үзээд эцэст нь тэд хүчин мөхссөн гэсэн үг юм аа. 이 무기력이 조금 더 가면 어떻게 되냐면 이제 우울증이 걸립니다. Өөрөөр хэлбэл хүчин мөхөссний дараагийн шат нь юу вэ гэвэл ганцаардал. 예배는 드리는데 Осолдохгүй мөрөглөө өргөөд байдаг. 더 이상 하나님을 기대하지 않아요. Гэхдээ осолдохгүй мөрөглөө өргөөд байгаа юм шиг хэрнээ бурханд огт найдахгүй амьдардаг. 전능하신 하나님 앞에 우리가 예배를 드리는데 하나님을 기대하지 않아요. Бүхэл бүтэн тэнгэр газар бид бүхний бүтээсэн бүтээгч бурхныхаа өмнө ирж мөргөл хүндэтгэл өргөж байгаа гэрнээ тэр бүтээгч бурханд огт найдахгүй түшиглэхгүй амьдардаг. 그래서 자기 살 길을 자기 나름대로 방식으로 찾아가요. Тийм учраас эцэст нь хүмүүс өөрийнхөө арга барилаар өөрийнхөө амьдралаар ингэж амьдарч эхэлдэг. 하나님 앞에 제가 고민했던 것은 Тэгээ бурхны өмнө хичээнгүйлэн тунгаан ботсон зүйл маань 왜 이렇게 교회가 무기력한가 그 문제와 함께 왜 이렇게 우리는 변화가 안 되는가. яагаад бурхан минь ингэтлээ залуучуудын төлөө үйлчлээд байхад залуучуудын амьдрал өөрчлөгдөхгүй ийм сул дорой байгаа юм бэ? Яагаад чуулганыхаа төлөө хичээгээд байгаа ч гэсэн чуулган маань ийм сул байгаа юм бэ бурхан минь? 어떻게 하면 변화를 시킬 수 있을까? Яавал тэгвэл өөрчлөгдөх боломжтой вэ? 결국 이것은 언제까지 결국 이 문제는 언제까지 해결되지 않냐면요. 한 사람이 일어날 때까지 해결되지 않아요. Хизээ тэгвэл энэ байдал зогсож, дуусч, өөрчлөлт авчрах вэ гэвэл нэг хүний амьдралын өөрчлөлтөө 문제가 삶의 일부분이 되었어요. тэдний асуудал нь нийгмийн нэгэн хэсэг болсон. 더 이상 이거 가지고 뭔가 해보겠다는 사람이 일어나지 않습니다. Өөрөөр хэлбэл дахиад ямар нэгэн зүйлийг одоо тэг хүчин өгсөн учраас дахиад энэ босгох зүйл дахиад орохгүй шүү. 근데 예루살렘이 성이 회파되어지고 그것이 무너졌다는 이야기를 듣고 한 사람이 Тэгэхээр Ерслάμын талаар нөхцөл байдлыг сонсоод, чих тавин сонсоод, нөхцөл байдал маш хүнд байгаа тэр яриаг сонсоод нэгэн хүн 고민하고 반응하기 시작합니다. нэгэн хүн тэр нөхцөл байдал тэр хэцүү байгаа зүйлийг сонсоод нэгэн хүн яавал энэ зүйлийн талаар өөрчлөж боломжтой вэ гэж тэр одоо толгоогоо гашлахсан гэсэн. 우리 4절 한번 같이 읽어볼까요? Бүгдээрээ 4-р ишлэгийг нь хамтдаа уншия нэгийнхээ. 3 Энэ үгсийг сонсмогц би доош сун уйлж хэдэн өдрийн турш гашуудан Тэнгэрийн бурхны өмнө мацаг байран ийхүү залбирлаа. 아멘. 한 사람이 이 문제를 가지고 하나님 앞에 들고 나갑니다. Нэгэн хүн тэр хэцүү нөхцөл байдлаа бариад бурхныхаа өмнө очдог. 자, 한 사람이 이거 가지고 울기 시작합니다. Нэгэн хүн энэ хэцүү нөхцөл байдлыг сонсоод тэр уйлсан. 많은 사람이 문제 앞에서 절망하고 있는데 Маш олон хүмүүс нөхцөл байдлаа хараад зөвхөрчихсөн байхад 한 사람이 이 문제는 해결돼야 된다고 앞에 기도하기 시작합니다. нэгэн хүн уйлан тэр мацаг байран залбирсан. 한 사람이 하나님 앞에 울부짖기 시작합니다. Нэгэн хүн бурхны өмнө уйлан тэр залбирсан. 한 사람이 정말 하나님 이 일을 위해서 저를 사용하여 주시라고 기도합니다. Нэг хүн бурхны өмнө өвдөг сүгдээд уйлаад бурхан минь энэ нурсан зүйлийг би босгоё гэсэн. 더 이상은 안 됩니다. 이제 고쳐야 됩니다. Бурхан минь би энэ чигээр нь энэ хэцүү нөхцөл байдалтай би цуглаанаа орхиж болохгүй. Би энийг би босгох ёстой гэсэн. 하나님이 이 문제를 고쳐주시옵소서. Бурхан минь та энэ асуудлыг та шийдэж өгөөч гэсэн. 이번에 몽골에 와서 Энэ удаа би Монголд ирээд 신학교에 대한 이야기를 들었습니다. тэгээ Библийн сургуулийн талаар сонссон. 신학교에 신학생이 없대요. Тэгээ Библийн сургуулийн талаар Монголд ирээд сонсоод Библийн сургуульд орох оюутан байхгүй гэж сонссон. 신학교에 신학생이 없어서 직장 다니는 사람들 중에 신학하기 원하는 사람들을 위해서 야간반을 운영한답니다. Тэгээ Библийн сургуульд сурах Бурхны төлөө амьдралаа зориулах хүн
байхгүй ховор болсон учраас нийгэмдэр эсрэгээр ажиллаж байгаа хүмүүс Библийн сургууль сурах хүсэл их байгаад байгаа учраас орой анги нээсэн гэдэг үг сонссон. 하나님의 교회를 위해서 부름받고 훈련돼야 될 청년들과 그런 충성된 사람이 없대요. Бурхны төлөө амьдралаа зориулах, чуулганыхаа төлөө амьдралаа зориулах, хүмүүсийн өөрчлөлтийн төлөө амьдралаа зориулах хүн байхгүй байна гэсэн үг ээ. 마음이 너무 아팠어요. Энэ тухай сонсоод маш их зүрхсэтгэл маань өвдсөн. 어쩔 수 없지. Гэхдээ яах ч арга байхгүй шүү дээ. 사람들 다 돈 벌려고 하는데. Хүмүүс мөнгөийг хөөгөөд өөрийнхөө амь амьдралаа хөөгөөд явах нь яах ч аргагүй үстэй. 어쩔 수 없지. Яах ч арга байхгүй. 어쩔 수 없을까요? Тэгвэл яах ч аргагүй юу? 요즘 교회의 주일학생들이 한국에는 많이 없습니다. За солонгосын нөхцөл байдлыг харах юм бол солонгосын чуулгануудад хүүхдийн чуулганы хүүхдүүд байхгүй болсон. 학교에 가서 강의를 하면은 학생들이 어떤 모습을 가지고 강의를 듣는지 아세요? Тэгээд одоо хүүхдийн чуулганд хамрагддаг хүүхдүүд сургууль дээр очиод ямар дүр төрхөөр хичээлээ сонсдгийг та нар мэдхүү. 애들이 이렇게 강의를 들어요. Яг л энэ гаргаж байгаа шиг доошо толгоогоо гудалгаад ихцэлж харддаггүй. 요즘 자녀들은 뭘 보죠? 스마트폰을 보죠. Тэгээд зүгээр л смарттэй утсан дотроо л амьдардаг. 쇼츠를 봅니다. Тэгээд зүгээр юм тоочийн л амьдрал. 틱톡도 보고. Тэгээд TikTok ч юм уу, Facebook ч юм уу. 네. 자, 이렇게 틱톡과 그다음에 그 유튜브 쇼츠를 이렇게 보면서 이 친구들은 어떻게 바뀌는 줄 아세요? Тэгвэл одоо short video гэдэг богино бичлэгүүдгээд хэлчихье да бүгдээрээ YouTube ч бай, TikTok ч бай, Reels ч бай, Facebook ч бай. Тэр хүүхдүүд ингээ баян юм те гараа ингэж тоочийн хөдөлгөөнд богино бичлэг ингэж ээлжилж үзснээр юу өөрчлөлт болдгийг мэдгүй. 이 쇼츠는 15초 안에 이게 자극을 줘야 돼요. 15 секунд л хүний ухаан төвлөрдөг болсон. 15 секундэд хүн тогтвортой төвлөрнө. 뇌는 계속해서 자극을 받아요. Өөрөөр хэлбэл тарих 15 секунд тутам өөр шин зүйл тархинд өдөөлт өгөх ёстой. 계속 자극을 받습니다. Өөрөөр хэлбэл ингээд 15 секунд тутам би тархиндаа өөр ингээд өдөөлтүүдийг өгж байна. 그러면 이 뇌가 어떻게 되냐면 팝콘 뇌가 됩니다. 팝콘. 이렇게 попкорн шиг болно гин эцэстээ тархинд ийм богино ийм олон удаагийн давталтуудыг өгсөн эцэст нь тархи өөрөө попкорн шиг болдгоо. 그러면 이들은 이제 자극적인 것 말고는 재미가 없어요. Тэгээ өөрөөр хэлбэл тийм богино хэдхэн секундэд өөр юмыг үзэхгүй бол тэдэнд ямар сонирхолгүй гэсэн. 그래서 이렇게 계속 뭐 10분, 20분 강의를 하면 애들은 듣고 싶어도요 들을 수가 없어요. Тэгээ өөрөөр хэлбэл за лекц нэг дунджаар 20 минут гэдээ аваад үзэх юм бол 20 минутанд тэд ямар төвлөрөмж тэдний одоо ойр тоонд нь байхгүй ч хэлж ийн гэсэн үг ээ. 아니 듣고 싶어도 들을 수가 өөрөөр 없어요. хэлбэл ингээ өөрийгөө бүр ингээ хичээгээд хүчлээд ингээ сонсохыг хүсэж байгаа байхгүй юу? 자, 근데 교회는 어떤 교육의 방식을 취하냐면요. 여전히 옛날식의 교육의 방식을 취해요. Тийм учраас чуулганууд эргээд сэрхийг хүсвэл эргээл өмнөх анхан үеийг шиг л арга хэлбэрлөө чуулганууд авах хэрэгтэй гэж боддгоо. 가르쳐서 이렇게 가르쳐가지고 들어서 공부하는 방식을 지금도 하고 있어요. Одоо хэрнээ чуулганууд ерөнхийдөө заадаг, хичээлдэг энэ арга барилаар явдаг. 아마 여러분도 비슷할 거라고 저는 생각해요. Тэгээ танаа чуулганы ч гэсэн арга барилаас төстэй байх гэж бодож байна. Тэгээ заагаад сураад. 계속 쇼츠를 보고 있으면 우리의 뇌는요 이게 망가져요. Тэгэхээр магадгүй энэ сууж байгаа та бүхний ч гэсэн тарих тийм болсон байхыг үүсэхгүй гин. Ям төвлөрөхөө сонсохыг хүсэн ч сонсох чадваргүй, төвлөрөх чадваргүй тархиндаа юм байнгын юм одоо юу гэх богино юм өдөөлтүүдийг өгсөөр байгаа. 그래서 주일학교 나오는 애들은 1학년, 2학년이 되면 그때부터 설교를 못 듣습니다. Тийм учраас ер нь хүүхдийн чуулганы хүүхдүүдийг харах юм бол 1-р анги хүртлээр сайн сонсоод 2-р ангиас хойш ер нь сургаал намлал 몽골도 마찬가지일 겁니다. төвлөрч чадхаа болдог. Монгол төстэй болов уу гэж бодож байна. 그런데 이 친구들의
어쩔 수 없이 교회에 나와요. 부모님 때문에. Гэхдээ нөгөө хүүхдүүд чинь одоо дуртай дургүй ээж аавынхаа дагаад цуглаанд ирж таараа. 자, 대학을 가서 부모를 떠나가는 이 친구들은 대부분 엄청나게 많은 사람들이 신앙을 버려버립니다. Тэгээд ингээд бага насндаа бол ээж аавынхаа шахалтаар бол ингээд дуртай дургүй чуулгандаа ирнэ. Өсвөр нас оюутан болоод өөрийнхөө амьдралаа шийдээд явах үедээ тэд ихэнх нь чуулганаас алга болтгоо. 자, 이 문제를 어떻게 해결할까요? Тэгвэл яавал бүгдөө энэ асуудлыг өнөөдөр шийдэх вэ? 누가 해결할까요? Хэн энэ зүйлийг хийх вэ? 저는 이 문제를 위해서 하나님께 기도했습니다. Би яг энэ асуултыг бариад эзний өмнө залбирсан. 다음 세대를 하나님 살려주십시오. Бурхан минь ээ та хойч үеийн маань та босгож өгөөч, амьдруулж өгөөч гэж залбирсан. 무기력한 그들을 살려주십시오. Үүнхээр хүчин өгсөн сул дорой байгаа энэ дараагийн үеийнхнийг та босгож өгөөч гэж залбирсан. 그들이 예수 그리스도의 진리를 잘 공부해야 됩니다. Үүнхээр Бурхан минь ээ Есүсээ таны үнний мэдлэгээр тэд сайн мэдлэгээр сурах хэрэгтэй байна. 하나님은 저희에게 길을 열어주셨을까요? Бурхан миний энэ залбиралд Бурхан хариулсан болов, зам нээж өгсөн болов. 길을 열어주셨을까요? Бурхан зам нээж өгсөн болов. 저희 5절부터 10절까지 다 이 느헤미야의 기도를 한번 읽어보도록 하겠습니다. За бүгдээрээ 5 дугаар ишлэлээс ахуулаад몇 절 가지? 5절부터 10절까지. За 11-р ишлэл хүртэл бүгдээрээ Нехемиягийн залбирал явж байгаа учраас бүгдээрээ Нехемиягийн залбирлын сэтгэлээр бүгдээрээ хамтдаа уншицгаая. 3 Аяа Тэнгэрийн Бурхан эзэн минь агуу хийгээд сүрдэн Бурхан минь танд хайртай тушаалуудыг танд сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч эзэн минь сонор тань соргог мэлми тань нээлттэй байж зарснаар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч танд би болон миний эцгийн гэр тэрсэлсэн таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гим нүглийг улааж байна. Зарц Мосеодоо тушаалсан тушаал зарлиг болон шүүлтийг тань сахиагүй нь бид билээ. Танд хорон хандсан нь бас бид билээ. Зарц Мосеодоо тушаан айлсан үгээ та санаач. Та хэрв та нар үнэнч бус байвал би та нарыг ард түмнүүдийн дунд тараана. Харин та нар над руу эргэж миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл та нар Тэнгэрийн хамгийн ас хэсэгт туугдан тараагдсан байсан ч би та нарыг тэндээс цуглуулж нэрээ байлгах гэж өөрийн сонгосон тэр газартаа аваачин гэсэн билээ. Таны агуу хүч болон хүчрхэг мотраараа золин аварсан ард түмэн тань, зарцнаар тань тэд билээ. Эзэн минь ээ, таны сонор зарцынхаа залбирал болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбирал соргог байж зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон энэ хүний өмнө нэгүслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сүнж байв. 느헤미야는 하나님 앞에서 기도했습니다. За Нехемия ийхүү Бурхны өмнө залбирсан. 우리가 이렇게 깨진 이유가 무엇인지, 이렇게 부서진 이유가 무엇인지 느헤미야는 알고 있었어요. Нехемиягийн бид нар залбирлыг харах юм бол Нехемия яагаад хан хэрэм нурсан бэ гэсэн тэр шалтгаануудыг Нехемия мэдэж байсан. 우리가 십계명적 하나님의 말씀을 제대로 지키지 못하고 살았습니다. Бурхан минь ээ, бид үнэхээр таны тэр сахисан тэр Мосегийн хуулиуд буюу 10 хуулийг тань бид нар сахиж чадаагүй гэсэн. 우리가 하나님의 백성의 자격이 되지 못했습니다. Өөрөөр хэлбэл Бурхан минь ээ, бид таны ард түмэнтэй адил амьдралаар бид амьдарч чадаагүй. 주께서 명령하신 계명과 율례와 규례를 지키지 못했습니다. Бурхан минь ээ, таны дашаал хуулийг бид үйлдэж чадаагүй гэсэн. 그렇습니다. 우리는 우상을 섬겼습니다. Бурхан минь ээ, тийм ээ, бид нар үнэхээр хиймэл шүтэн нэг шүтсэн. 우리는 약속을 지키지 않았습니다. Бурхан минь ээ, бид таны амлалтыг сахиж чадаагүй. 우리를 용서하시고 회복시켜 주시고 Бурхан минь ээ, та бидийг нэгүсэж өршөөж уучлаад бидийг та сэргээж өгөөч гэсэн. 제가 있는 곳에 망가짐이 있습니다. 깨짐이 있습니다. Бурхан минь ээ, үнэхээр миний энэ байгаа газар үнэхээр тэр хахарл байна. 제가 이스라엘 가운데 들어오고 이스라엘이 망가진 것이
이 위대의 처참한 삶의 결과였습니다. Бурхан минь ийхүү өнөөдөр Израиль маань мөхөөд үнэхээр хүчин мөхөссөн байгаа энэ нөхцөл байдал маань үнэхээр бид бүхний хийсэн зүйлийн улмаас юм аа. 하나님 잘못했습니다. 제가 잘못했습니다. Бурхан минь би буруу зүйл хийсэн. 하나님 용서하시오. Бурхан минь та өшөөгөөч. 회복하여 주시옵소서. Та сэргээж өгөөч. 금식하며 기도합니다. Ийхүү тэр залбирсан. 몽골을 위해서, Монголын төлөө, 몽골 교회를 위해서 Монголын чуулгануудын төлөө 하나님 용서하여 주시옵소서. Бурхан минь та уучлж өгөөч. 우리가 범죄하였나이다. Үнэхээр эдгээр бол бидний хийсэн гимнүглийн улмаас Монголын нөхцөл байдал маань ийм болсон байна. 여러분의 가정의 문제를 위해서 Өнөөдөр гэр бүл маань үнэхээр асуудлууд байна. 하나님 용서하여 주옵소서. Бурхан минь та гэр бүлдэх асуудлын маань та уучлж өгөөч. 다시 우리를 회복시켜 주시옵소서. Та биднийг дахин сэргээж өгөөч. 하나님 느헤미야의 기도를 들었을까요? 못 들었을까요? Бурхан ийхүү залбирсан Нехемиагийн залбирал Бурхан хариулсан болов. 하나님께서 기도를 들어주십니다. Бурхан түүний залбирал сонсдог залбирлыг. 여러분 문제가 뭐가 되었죠? Асуудал юу болсон бэлээ? 그의 사명이 되었습니다. Өөрөөр хэлбэл нийгмийн нэгийг хийсэг болсон байсан. 이 사회의 문제가 Өөрөөр хэлбэл нийгмийн бас асуудал нь 빛과 소금이 된 여러분의 사명이 돼야 돼요. өөрөөр хэлбэл өнөөдөр нийгэмдэх асуудал бол бид бүхний нийгэмд гэрэл давс болох зүйл шүү. 교육의 문제가 Өнөөдөр 여러분의 사명이 돼야 됩니다. өнөөдөр бидний үр хүүхдүүд бидний сурах зүйл бидний үүрэг даалгавар хэрэгтэй гэсэн үг. 어떤 것은 하나님께서 여러분 눈에 보게 해요. Магадгүй энэ сууж байгаа зарим нэгэнд нь Бурхан маш тодор харуулж байгаа хаа хийх зүйлийг. 여러분의 입에 막 이 불평이 막 나오게 만들어요. Магадгүй заримынх нь аманд нь Бурхан үгээ хэлж байгаа хаа. 그 문제가 여러분의 사명이 될 거예요. Тэгвэл өнөөдөр таны зүрхэнд мэдрэгдэж байгаа таны толгойд аманд мэдэгдэж байгаа тэр асуудлын төлөө Бурхан таныг хэрэглэхийг хүсэж байгаа юм аа. 주저앉지 말고 하나님 앞에 Зүгээр л юу ч хийхгүй ингээд зөвхөрсөн байдалтай бүү та нар суугаасаа гэж хүсэж байна. 하나님 여러분을 통해서 그 문제 해결할 Бурхан энд сууж байгаа танаар дамжуулж танд харуулсан танд мэдрүүлж байгаа тэр асуудлыг шийдэхийг хүсэж байна. 여러분을 통해서 몽골을 변화시켜 나가십니다. Танаар дамжуулж Бурхан Монголыг өөрчлөхийг хүсэж байна. 여러분을 통해서 몽골을 회복시켜 나가실 거예요. Танаар дамжуулж Бурхан Монголыг өөрчлөх болно. 문제를 보고 기도하시기 바랍니다. Та бүхэн нүдэнд харагдаж байгаа өөрт байгаа асуудлаа бариад эзнийхээ өмнө залбираач. 문제를 해결하기 위해서 내가 할 수 있는 것 하나라도 Бурхан минь энэ залбирж байгаа энэ асуудалд би нэгээ хийж болохоо би энд хариултанд би оролцохыг хүсэж байна. Энэ асуудлыг шийдэхэд намайг оролцуулж өгөөч. 11절 마지막으로 읽겠습니다. За 11-ийг нь бүгдээрээ хамтдаа уншия. 11-ийг нь 3 Зарцынхаа залбирал болон нэрийгтэн нэмэн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж зарцтай зориулан энэ өдрийг амжилттай болгон энэ хүний өмнө нэгүслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сүнж байв. 하나님 앞에 이 문제에 대해서 저희가 여기 있습니다. 저를 사용해 주시라고 기도합니다. Энэ 11-р эшлэгийг бид нар харах юм бол тэ залбирсан залбирал буюу энэ асуултаа эзэнд өргөхөд энэ асуултанд би энд байна Бурхан минь та намайг хэрэглээч гэж тэр залбирч байна. 자, 손을 한번 들어볼까요? Тэр энэ гараа өргөөд үсттэй. 저를 사용해 주세요. Гараа өргөнгөө та яг Бурханыхаа өмнө Бурхан минь намайг та хэрэглэж өгөөч гэж залбираасай. 저를 사용해 주세요. Бурхан минь та намайг хэрэглээч. 가슴에 엄서 저를 Одоо 사용해 бүгдээрээ 주세요. цээжин дээрээ гараа тавиад Бурхан минь та намайг хэрэглэж өгөөч гэж залбираач. 저를 사용해 주세요. Бурхан минь та намайг хэрэглээч. 하나님께 여러분을 사용하실 겁니다. Бурхан та бүхнийг үнэхээр хэрэглэх болно. 그때 느헤미야가 기도했던 것이 있습니다. 저를 사용해 주세요가 첫 번째, 그 두 번째 기도가 뭔지 아십니까? Нехемиягийн сая эхний залбирсан залбирлын дагуу харах юм бол намаа Бурхан минь та энэ ажилд хэрэглэж өгөөч гэсэн хоёр дахь түүний залбирал нь юу байсан юм болоо? 이 사람들 앞에 은혜를 입게 하옵소서. Надаар дамжуулж тэнд байгаа хүмүүсийг нэгүүлсээч гэсэн. 그때 내가 왕의 수육 관원이 되었더라. Би тэр үед хааны сүнж байсан гэсэн.
자, 느헤미야는 술 관원이었습니다. Нехемия бол сүнч байсан. 왕에게 술을 이렇게 대접하는 일을 해요. Өөрөөр хэлбэл сүнч гэдэг маань те хааныгаа одоо арх дарсаар дайлах тэр ажлыг хийдэг байсан гэсэн үг. 왕에게 술을 대접한다면 왕이 가장 신뢰한, 왜냐 자기의 생명과 관계되기 때문에 가장 신뢰하는 사람에게 Тэгээ бид нар 맡깁니다. зүгээр нэг юм архтай хундгалдаг сүнч хийдэг хүн гэж бодож болохгүй. Хааны сүнч гэсэн тодтогтол нь хаан хамгийн итгэмжтэй өөрөөр хэлбэл өөрийнх нь амь насыг нь хариуцж байгаа хүнийг сонгож тавьдаг ажил гэсэн үг юм. 왕 앞에 느헤미야는 어떤 사람이었죠? Тэгвэл хааны хувьд Нехемия ямар хүн гэсэн үг вэ? 정직한 사람. Маш тэр зөв шударга нэгэн гэсэн үг. 느헤미야 어떤 사람이었죠? Нехемия ямар хүн гэсэн бэ? 책임감이 강한 사람. Өөрөөр хэлбэл тэр маш хариуцлагатай нэгэн 그 гэсэн үг. 어떤 위협도 제거해 줄 수 있는 사람. Өөрөөр хэлбэл хааныхаа өмнө те тэр юу ч хийгээд бэлэн хүн гэсэн үг. 느헤미야는 어떤 사람이었죠? Нехемия өөр ямар хүн байсан бэ? 왕에게 최고의 자기가 마실 수 있는 최고의 술을 만들어낼 수 있는 사람. Өөрөөр хэлбэл хаанда хамгийн сайн дарсаар дайлдаг хүн байсан. 실력 있는 사람. Өөрөөр мөн тэр ур 그 чадвартай нэгэн 어떤 байсан. 사람들보다 실력 있는 사람. Ямар ч хүнтэй дүүсэсгүйгээр тэр ур чадвартай нэгэн байсан. 느헤미야는 하나님의 성품을 가지고 있었어요. Өөрөөр хэлбэл Нехемиад Бурхны мөн чанар суугдсан байсан хүн юм аа. 머리가 될지언정 꼬리가 되지 않겠다는 하나님의 약속이 누구에게 이루어졌죠? Өөрөөр хэлбэл би чамайг сүүл байлахгүй толгой болох болно гэж амласан энэ амлалт хэн дээр биелээ олж байна вэ? 하나님의 성품을 가진 느헤미야에게 이루어지고 있어요. Бурхны мөн чанарыг тэр агуулж амьдрах үед Бурхан амлалтаа түүний амьдрал биелүүлж байгаа юм аа. 그런 이런 성품뿐만 아니라 실력을 갖추고 있었습니다. Бурхны мөн чанарыг даган дуурайж амьдрахаас гадна тэр ур чадвартай нэгэн байсан. 그런데 그 실력으로 예루살렘 성벽을 재건할 수 없었어요. Гэхдээ өөрт байгаа ур чадвараараа тэр Ислам руу очиод хан хэрмийг өөрийнхөө ур чадвараар босгох боломжгүй байсан. 그래서 그는 기도합니다. Тийм учраас тэр Бурхны өмнө залбирсан. 예루살렘 성벽을 재건할 수 있는 실력을 위해서 기도해요. Бурхан минь энэ хан хэрмийг босгох хүч чадлаа та өгөөч гэж залбирсан. 그게 뭐죠? Тэр нь юу вэ? 예루살렘의 총독이 되는 거예요. 예루살렘의 총독. 다스리는 사람. Аха. Өөрөөр хэлбэл Иерусалимыг захирах гэсэн утгатай. 그래서 하나님 앞에 제가 총독이 될 수 있도록 은혜를 주세요. Өөрөөр хэлбэл Израилийг захирах надад тэр хүч чадлыг өгөөч гэж гуйсан. 자, 비전만, 사명만 있어가지고 문제를 해결할 수 За 있나요? өөрөөр хэлбэл vision буюу бидний энэ хараа зориг дуудлага зөвхөн байгаа зогсохгүй болж болсон. Ингээ зогсож болохгүй. 뭐가 있어야 되죠? Бидний энэ хараа зоригоос гадна юу байх хэрэгтэй вэ? 좋은 성품과 실력을 갖춰야 됩니다. Бурхныг даган дуурайсан мөн чанар мөн ур чадвар байх хэрэгтэй. 자, 좋은 성품과 실력을 갖추고 갈 때 우리는 그 문제를 해결해 나갈 수 있어요. Өөрөөр хэлбэл Бурхан танд өгсөн алсын хараа дуудлага үүргийн төлөө Бурхныг даган дуурайсан мөн чанар танд өгсөн ур чадвар байж энэ биелээ олно гэсэн үг ээ. 저는 여러분이 좋은 성품을 갖추고 소망합니다. Тийм учраас энэ сууж байгаа та бүхнийг үнэхээр Бурхны сайн мэс чанаруу таны дотор суугдаасаа гэж хүсэж байна. 그 문제를 해결할 수 있는 실력도 갖추기를 원합니다. Танаар Бурхан шийдвэрлэхийг хүсэж байгаа тэр асуудлыг шийдэх ур чадваруу та бүхэнд өгдөөсэй гэж хүсэж байна. 결국 느헤미야는 하나님 앞에 은혜를 받고 그런 실력을 갖추고 예루살렘 성도로 갑니다. Эцэст нь Нехемия Бурхны нэгүслийн дагуу тэр Иерусалим руу хан хэрмийг босгохоор тэр явдаг. 첫 번째 한 일이 뭔지 아십니까? Нэгдүгээрт нь түүний хийсэн ажил юу байсан бэ? 그냥 열정만 가지고 있지 않았어요. Зүгээр л нэг халуун зүрстгэлтэй тэр байгаагүй. 예루살렘 성벽을 처음부터 끝까지 다 돌아봅니다. Өөрөөр хэлбэл хийчих юмсан гэсэн халуун зөвхөн зүрсгэл байгаагүй. Тэр Иерусалимд очиод газар булан тохоо нэг бүрийг явж тэр сайтар ажигласан. 왜 그랬죠? Яагаад вэ? 왜 그래요? Яагаад вэ? 전략을 세우기 위해서. Тэр төлөвлөгөө боловсруулахын тулд байсан. 예루살렘 성벽을 쭉 둘러보고 나서 느헤미야는 판단을 했어요. 전략을 세웠어요. Иерусалимын хан нурсан хан хэрмийг болон тохоогүй тэр тойроод ажигласныхаа дараа тэр төлөвлөгөө боловсруулад 성벽이 무너진 것은 너무나 심한데 нурсан хан хэрмийг харах юм бол нөхцөл байдал маш хүнд байна.
주변에 강한 군사력을 가진 이웃 국가들이 너무나 강하다. За маш хүчирхэг зэвсгэлсэн маш хүчтэй өөр хөрс зэрэглэх улс орнууд байна. 그래서 전략을 세웁니다. Тэгээд тэр энэ бүх нөхцөл байдлыг ажигласныхаа 아주 төлөвлөлтөн дээр 똑똑하게 전략을 세워요. төлөвлөгөө бүр стратеги төлөвлөгөө боловсруулахдаа зүгээр нэг биш маш ухаантай тэр төлөвлөгөө боловсруулах. 절대 장기전은 안 된다. 장기전은 실패한다. Өөрөөр хэлбэл хизээж бүтлгүүтэж болохгүй тийм төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэсэн. 단기 안에 빠른 시간 안에 이걸 해결해야 된다. Гэхдээ маш богинохон хугацаанд бүтлгүүтэхгүй тэр сайн стратеги төлөвлөгөө байх ёстой. 빠른 시간 안에 해결하기 위해서는 모두가 같이 집을 지어야 된다. 성벽을 지어야 된다. Өөрөөр хэлбэл маш богинохон хугацаанд түүний гаргасан төлөвлөгөөг хамтдаа боловсруулад хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл хэрмээ босгох хэрэгтэй байсан. 자, 성 주변에 가까운 집안 사람들한테 자기 집 앞에 있는 성벽을 재건할 수 있도록 다 위임하고 책임을 맡깁니다. Тэгээ Иерусалимын эргэн тойронд байгаа нөгөө овгууд байгаа да өөрсдийн овг хүмүүсийг өөрөө өөрийнхөө яг одоо зэрэгэлдэх урд байгаа ханаа өөртөө босгоно шүү гэсэн. 어떻게 이런 전략을 세웠죠? Тэгвэл яаж ийм стратеги төлөвлөгөө тэр боловсруулчих вэ? 이 사람은 실력이 있었고 공부하는 사람이었고 어떻게 하면 되는지에 대한 탁월한 지식들을 가지고 있었습니다. Нехемия бол ур чадвартай төдийгүй тэр сурах хүсэл эрмэлзэл маш их байсан. Тийм учраас тэр Бурханаас авсан авьяас чадвар нэгүүлсийнхаа дагуу сайтар төлөвлөгөө боловсруулж чадсан. 그래서 그런 전략을 세울 수 있었어요. Тэгээ эцэст нь тэр ийхүү төлөвлөгөө боловсруулсан. 그리고 사람들을 설득하여 성벽 재건을 스타트합니다. Тэгээд тэр төлөвлөгөөгөө боловсруулсны дараа хүмүүсийг ятгах энэ төлөвлөгөөг биелүүлэхэд ажиллаа эхэлсэн юм аа. 자, 주변에 강한 나라들이 위협도 하고 군사로 처리를 하겠다고 하고 하는데도 불구하고 또 내부에서 문제가 있어도 그거 다 해결해. Өөрөөр хэлбэл түүний стратеги төлөвлөгөө ямар ч асуудалгүйгээр биелээ олсон гэсэн. Стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ард түмэн дахин хан хэрмүүдээ босгох үед эргэн тойрны хүчтэй улс орнуудын хавчлага, дайралт гадны өөрөөр хэлбэл гаднаас шалтгаалах хүчин нөлөө их байсан. 하나님이 우리를 사용하시기 원하시는데 Тэгээ бурхан биднийг ашиглахыг хүсээд байдаг. 우리가 이 문제를 놓고 기도하고 하나님 저를 사용해 주세요 하고 하나님 앞에 호소를 하는데 Тэгээ бурхандээ энэ асуудлыг байраад бурхан минь энэ асуудлын төлөө намайг хэрэглээч гэдэг бурханд хэлж мэдүүлээ. 그래서 하나님께서 이 사람을 사용하고 싶어 하는데 Тэгээ бурхан уг нь энэ ажлын төлөө энд сууж байгаа нэгнийг бурхан босгохыг хүсээд 이 байдаг. 문제는 이렇게 큰데 Тэгээ асуудал харах юм бол маш том байгаад байдаг. 그런데 이 사람의 그릇은 이 정도밖에 되지 않는다고 생각해 보세요. Гэтэл нөгөө хэрэглэх гээд байгаа хүнийх нь нөгөө нэг одоо аяг нь нэм жохон байгаад илээ гэж бодъё. Асуудал нь маш том байгаад илээ гэж бодъё. 하나님 뭐 하시기 원하실까요? Тэгвэл бурхан яг юу хийхийг хүсэх вэ? 이 정도의 그릇서 이 문제를 해결할 수가 없는데 Энэ жижигхэн аягтай хүн ийм том асуудлыг шийдэж чадахгүй байгаад байдаг. 나는 이 안에 있으면서 계속 하나님 저 사용해 주세요. 계속 기도만 한다고 생각해 보세요. Тэгээ энэ жижигхэн аягтай хүн чинь аварч өгөөч бурхан минь тусалж өгөөч гэхээс өөр юмгүй байгаад байдаг. 하나님 이 사람을 뭘 하시기 원하시겠어요? Тэгвэл бурхан энэ хүнийг хараад юу хийхийг яахыг хүсэж байна вэ? 하나님이 이 친구에게 많은 기회를 주시고 성장할 수 있는 많은 환경을 제공하는데 Тэгээ бурхан энэ хүний одоо нөхцөл байдал одоо амьдралын туршлага олон зүйлийг энэ хүнд одоо туулуулсан. 이 친구는 움직이지 않네요. Гэхдээ нөгөө хүн огт хөдөлдөггүй ерөөсөө. Гээд байгаа байранда байгаад л гэдэг. 그냥 앉아서 기도만 하고 있어요. Зүгээр залбираад л ямар ч үүлддэггүй байгаа л гэдэг. 응답이 안 되니까 실망을 하고 Тэгээ эцэстээ өнөөх хүн чинь ямар ч үйлдэл хийхгүй залбираад байгаа учраас эцэст нь тэр цөхөрдөг. 그러다가 무기력에 빠집니다. Тэгээд цөхөрлөн эцэстээ хүчин мөхсүүлж сулдроо байлгадаг. 무너진 성벽을 바라보면서 실망한 이스라엘 사람이요. Өөрөөр хэлбэл энэ бол Израилийн ард түмний дүртүрх байсан юм аа. 하나님의 백성이 왜 무기력한지 아시겠어요? Тэгвэл Израилийн ард түмэн яагаад хүчин бурхны ард түмэн яагаад хүчин мөхсдөг вэ гэдгийг ойлгосноо гэв. 저는 이 무기력의 문제와 싸우기 위해서 Тэгээ би үнэхээр энэ одоо хүчин мөхсдөж байгаа энэ сулдроо байгаа энэ асуудлын төлөө 왜 이렇게 우리는 이 무기력을 깨뜨리지 못할까? 어떻게 하면은 진짜 하나님의 사람들이 실력을 가질 수 있을까? 이 문제를 가지고 많은 시간 동안 공부하고
많은 시간 동안 고민하고 공부했었습니다. Тэгээ би яг л түрүү та бүхэнд хэлсэндээ адилхан энэ асуудлын төлөөтэй яагаад Христэд итгэдэг хүмүүсийн амьдрал эцтэй сулбар, үлбэр, хүчин мөхөстэй тэгээд чуулганууд ингээд юм хэцүү байгаад байна уу? Энэ зүйлийн төлөө маш олон жилийг би зориулж, судалж энэ төлөвлөгөөг боловсруулж явж байна. 매년 수백 권의 책을 읽으면서 Тэгээд 공부했었고 жилд хэдэн 10 ном уншиж маш их хичээллэж байна. 이렇게 여러 가지 가설을 설면서 이것도 해보고 저것도 해봤습니다. Тэгээд тэг гаргасан төлөвлөгөөгөө нэг хэрэгжүүлж үзээд аль нь болж ийн болохгүй байна 자, гэдэг 이 ингээд 방법이 안 туршиж 통하네. үзсэн. 그러면 다른 방법을 통해 시도를 Тэгээд гаргасан 했었습니다. арга энэ арга маань арай л болохгүй байна гэдэг дараагийн төлөвлөгөө боловсруулаад ингээд туршиж үзээд 그 시도하고 실패하고 또 시도하고 실패하는 과정 중에 누가 커졌을까요? туршиж үзээд бүтлгүүтээ дахин босоод туршиж үзээд бүтлгүүтээд ингэж унаж боссон энэ хугацаанд хэн хөгжсөн болоо гэж. 제 그릇이 커지지 않았었겠습니까? Миний аяг томроогүй гэж үг. 돈도 없고 Мөнгө мөө 저를 지지해주는 사람도 없는 그 намайг 한국에서 чиглүүлэх хүн байхгүй. 하나하나 하나님이 내가 할 수 있는 하나하나를 시도하면서 내 성장을 위해서 노력을 했습니다. Тэг өөрийнхөө хийж чадах зүйл дээрээ төвлөрөөд нэг нэгээр нь бурхнаас асуугаад төлөвлөгөө боловсруулад арга барилыг боловсруулад хийж эхэлсэн. 점점 하나님께서 저를 사용하시는 영역들이 넓혀져 가고 있어요. Тэгээ одоо өнөөдрийг өөртөө бурхан намайг ингэж сурч боловсрсан төлөвлөгөө боловсруулж хийж үзсэн энэ зүйлээр мань дамжаад миний заах хүрээг бурхан улам өргөжүүлсээр байна. 누가 했을까요? Хэн хийсэн бэ? 하나님이 하셨잖아요. Бурхан хийсэн. 느헤미야에게 하셨던 일을 하나님께서는 여러분을 통해서 하시기 원하십니다. Нехемиягаар хийхийг хүсэж байгаа ажлыг бурхан танаар хийхийг хүсэж байгаа шүү. 이것은 저희가 개발한 혼성 다이어리라는 작은 책자입니다. За энэ болохоор миний яг та бүхэн сая ярьсан олж мэдсэн тэ боловсруулсан энэ систем байгаад байгаа. Энэ ном. 5년 꿈을 적게 합니다. За энэ номны эхэнд нь харах юм бол Life Management System гэсэн нэртэй. За тэгээд номынх нь эхнээс нь харах юм бол 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулах гэсэн хуудаснаас эхэлж байгаа. 이게 느헤미야 모델이에요. Өөрөөр хэлбэл 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулахыг миний хувьд энэ дээр олж боловсруулахдаа Нехемиягийн сая та бүхэнд хуваалцсан тэр төлөвлөгөөний дагуу энийг боловсруулсан. 저희는 5년 꿈을 설계하게 하고 꿈꾸게 하고 그 꿈을 위해서 반드시 집어내야 될 하나가 전문가 되기가 있습니다. Тэгээд 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулаад хамгийн түрүүнд хийж үйлдэх ёстой нэг зүйл нь болох нь мэрэгших хэрэгтэй байна. 너의 5년 꿈 중에 반드시 전문가 될 어떤 영역의 전문가 될 것인지 적어. Тийм учраас та 5 жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа ямар талбарт та мэрэгшихийг хүсэж байна гэдгээ заавал мэрэгших талбарыг бичих хэрэгтэй гэсэн. 5년이면은 박사학위도 받을 수 있는 시간이고 전문가 되기 충분한 시간이야. 5 жил гэдэг хүний амьдралд доктор хамгаалах бүхэл боломжтой тэр хугацаа бол 5 жилийн хугацаа. Юу ч сурч мэдэж боловсроо докторын зэрэг хамгаалаад бүр мэрэгших боломжтой хугацаа 5 жил байдаг. 이 전문가 되기 위해서 1년의 계획을 세우게 하는데 1년 동안 너가 세우는 전문가의 영역에서 어떤 영역에서 더 그 전문성을 더 개발할 거야? Тэгээ дотор нь задлаад бас төлөвлөгөөнүүд энэ номон дотор байгаа. Өөрөөр хэлбэл 5 жилийн төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө боловсруулаад тэр дотроо мэрэгших төлөвлөгөөнд дотроо би 1 жилийн дотор энэ 5 жилд мэрэгшихэд юугээ ингэж би төлөвлөх боломжтой вэ гэсэн нэггүй жижиг төлөвлөгөөнүүд байгаа. 작년부터 올해까지 제가 세워놓은 저의 전문가의 영역은 AI 전문가예요. Тэгээд би өнгөрсөн жил яг 1 жилийн дотор өөрийнхөө мэрэгшихэд зориулсан төлөвлөгөөний нэг маань болох нь AI байгаа. 그 전에는 독서 전문가였어요. За би өмнө нь AI-аар суралцахаас өмнө болохоор би ном уншихын менежментээр мэрэгсэн хүн байсан. 지금은 AI로 Одоо болохоор би AI-аар 거의 진짜 전문가 수준까지 올라갔어요. AI-аар одоо би өөрийгөө мэрэгчлэн ч гэж хэлж болох хэмжээнд
AIR би одоо өөрийгөө мэрэгшүүлсэн. 제가 AI에 집중하는 것은 다른 것 때문에 아니에요. 하나님의 나라의 꿈을 이루는데 AI가 굉장히 도움이 되기 때문에. Гэтэ би зүгээр л дэлхийн AI-ыг би судлаагүй. Би AI-ийн талаар нэг жилийн турш би сурч мэрэгшихтэй яавал бурхан минь ээ би таны хаанчлал таны хүмүүсийг сурч боловсроход энэ зүйлийг хэрэглэх вэ гэж би 자, 여기서 여러분이 전문가가 된다. 각각의 영역의 전문가가 나온다고 생각해 보세요. За энд ингээд танаа чуулганы итгэгч нар ч өөр өөрийн ажил мэргэжлээ өөр салбарын мэргэжлүүд байлаа гэж бодъё. 자, 전도에서 많은 사람들이 여기 오는데 한 번 예배 드리고 떠나요. За тэгээд цуглаан чинь маш хичээнгүйлэн сайн мэдээ тараалаа. Тэгээд энд нэг удаа ирчээд дараагийнх нь удаас нь нөгөө хүн ирэхэд болчихлоо гэж бодъё. 여러분이 전문가 되어서 학습 공동체를 이끈다고 생각해 보세요. Тэгвэл одоо ингээд ирсэн хүмүүс маань дахиад ирэхгүйгээр явчлаа гэж бодъё. Тэгвэл та нар дундаас сурах мэрэгсэн хүн байлээ гэж бодъё. Сурах, бусдыг сургах, хамтдаа суралцах. Тэрүүгээрээ дамжаад нөгөө алдагдсан хүнийгээ хамтдаа сурч болох юм аа. 한국에서 요즘 성장하는 교회 대부분의 특징은 뭐냐? 좋은 콘텐츠들을 많이 가지고 있어요. Тэгээд ер нь Солонгосын одоо өсөж хөгжиж байгаа гэх юм уу чуулгануудын ерөнхийдөө боловсролын системийг нь харах юм бол маш олон контентууд байгаа. Маш олон одоо чуулган дотор хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд байгаа. 여러분이 전문가 되어서 실력을 가지고 문제를 해결하는 그런 사람들 돼야 되지 않겠습니까? Тийм учраас энэ сууж байгаа та зүгээр нэг юм сулбар үлбэр ингээм амьдарч байгаа хооронд та Бурхны хаанчлал дотор Бурхны өгсөн тэр гараа зорилго дотор мэрэгсэн хүн болохыг та нар хүсэхгүй байна гэж юу? 그러면 여러분 교회가 부흥할 거예요. Таны чуулган таны өөрчлөлөөр дамжуулж таны чуулган сэргэх болно. 조금씩 많은 문제가 해결되어 갈 겁니다. Эргэн тойрон шин байгаа маш олон асуудлууд танаар дамжиж шийдэгдэх болно. Нехемия 이렇게 전략을 세워서 얼마 만에 성벽을 재건하냐면은 52일 만에 재건합니다. Нехемия стратеги төлгөө боловсросныхаа дагуу тэр үйлдээд хэр хугацаанд хан хэрмийг босгосон бэ гэвэл 51 өдөр. 90년 동안 해결하지 못한 문제를 Та нар боддоо бүхэл бүтэн 90 жил шийдэж чадаагүй асуудлыг 52일 만에 해결합니다. 51 өдрийн дотор гүйцэтгэдэг. 90년 동안 해결하지 못한 몽골의 문제를 여러분을 통해서 52일 만에 해결될 수도 있어요. Тэгвэл 90 жил шийдэгдээгүй Монголын чинь нийгмийн асуудлууд танаар дамжиж 51 өдрийн дотор Монголын нийгмийн асуудлууд танаар дамжиж шийдэгдээсэй гэж хүсэж байна. 여러분은 젊으니까 하나님 제가 여기 있습니다. 저를 사용해 주십시오. 기도해 보십시오. Та бүхэн энэ бүхэндээ залуучууд сууж штэ. Та энэ залуу насаа Бурхныхаа төлөө зориулаад Бурхан минь 51 өдрийн дотор Монголын нийгмийг өөрчлөхөд та намайг хэрэглээч гэж 제가 зарчсан. 지금부터 성장하겠습니다. 제 그릇은 키우겠습니다. Бурхан минь би өнөөдрөөс эхлээд би одооноос эхлээд би таны төлөө би өөрийнхөө аягийг би томруулж хөгжүүлэхийг хүсэж байна. 느헤미야처럼 하나님의 성품을 가지고 제 자신을 변화시키기 위해서 노력합니다. Бурхан минь би Нехемиятай адилхан би таны сайн үс чанаруудаар би амьдарч би таны дотор би сурч ур чадварт би хөгжихийг хүсэж байна. 그러면 여러분이 느헤미야와 같은 나이가 되었을 때 여러분은 이 몽골을 변화시킬 수 있는 그런 실력을 갖추고 경건의 능력을 갖춘 사람이 될 겁니다. Эцэст нь та бүхэн үнэхээр нэг юм Нехемияг нэгүүлсэн тэр бурхан та бүхний ур чадвар, та бүхний мэс чанарыг бурхан нэгүүлсэж танаар дамжуулж үнэхээр Монголыг Нехемиятай адил өөрчлөх болно гэж итгэж байна. 할렐루야. Амен. 여러분 그런 사람 되시기 바랍니다. Та бүхэн тийм хүн болоосоо гэж хүсэж байна. 하나님 여러분 사용하시기 원하세요. Та бүхнийг бурхан харахтаа та бүхнийг хэрэглэхийг үнэхээр хүсэж байгаа шүү. 여러분을 향한 놀라운 계획을 가지고 계십니다. Та бүхэн рүү хандсан бурханы гайхалтай төлөвлөгөө бий шүү. 그 계획들이 이루어질 겁니다. Бурханы тань руу хандсан гайхалтай төлөвлөгөөнүүд биелээ болох болно. 일어서서 하나님 앞에 정말 하나님 저를 사용해 달라고 기도하시기 바랍니다. Тэгээ бүгдээрээ хамтдаа босоод бурхан минь ээ та намайг тэр над руу хандсан гайхалтай төлөвлөгөөнд та намайг хэрэглэж өгөөч ээ гэж залбирцгаая. Хамтдаа бүгдээрээ залбирая. Бурхан минь та намайг 주님께서 인도하여 달라고 하면서 같이 та намайг хэрэглэж 기도하고 өгөөч. Эзэн минь та намайг удирдах өгөөч. 하나님 제가 성장을 포기하지 않겠습니다. Бурхан минь ээ та намайг өсгөж дасгалжуулахад би татгалцахыг би хүсэхгүй байна. 몽골의 문제를 해결하여 주시고 Бурхан минь Монголын асуудлыг надаар дамжуулж шийдэж өгөөч. Бурхан минь та манайг